За вирусын тухай хичээлээ эхлэе. Яг одоо би ханиадтай байгаагаас болоод вирусээс илүү бичлэг хийх тохиромжтой сэдвийг олж чадаагүй л байна. Мөн би энэ сэдвийг хит гүнзгий ярихыг хүсэхгүй байна. Ингээд вирус эсвэл вирусууд. За вирус бол миний бодлоор зарим төвшөнд биологийн шинжилгээ ухааны хамгийн гайхалтай зүйл юм. Учир нь тэд бол амьгүй юмс болон амьд организмын хоорондох маш бүрхэг хил хязгаар болдогт оршино. Өөрөөр хэлбэл хэрэв бид өөрсдийгөө эсвэл амьд биетийг хараад шууд амьд биет гэж мэддэг, таньдаг. Тэгвэл та төрж, өсөж, мөн байнга өөрчлөгддөг ямар нэгэн зүйлийг харж байдаг. Магадгүй амьд биес хөдөлдөгч байж болно. За бас зарим нь хөдөлдөггүйч байж болно. Мөн тэр зүйл маань эргэн тойрныхоо юмстай бодисын солилцоонд оршдог. Тэд үржиж бас үхдэг. Энэ үед та үүнийг магадгүй амьд биет гэж бодно. Амьд биет гэсэн ойлголтыг бид шууд хараад л амьд бие гэж таниж байгаа ихэнх зүйлүүд багтана. Үүнд ургамал, амьтан, хүн бид бас өөрсдөө ч орно. Бактери, ургамлууд ч нэгэн адил багтана. Би англи зүйн системийн бүлгүүдийг төлөөлсөн жишээ авч байна. Бид амьд зүйлсийг хараад л шууд таних боломжтой. Харин вирусүүд нь бүгд зүгээр л уурга дотор байрлах генетикийн багц мэдээлэл юм. Тийм учраас бид вирусыг нүдээр харж чадахгүй, амьд бие гэж хэлж чадахгүй. За үүнийг би зураадах. Түүний генетик мэдээлэл нь янз бүрийн хэлбэрээр капсул дотор оршино. Энэ нь эренхээ юм уу? Эсвэл ДНХ байж болно. Эренхэгийн дан ороомог эсвэл эренхэгийн давхар ороомогч байж болно. Заримдаа дан ороомгийг ярихдаа урд нь хоёр жижиг S үсэг тавьдаг. Өөрөөр хэлбэл SS эренхэ гэж. Хэрвээ ДНХ-гийн давхар ороомгийг тэмдэглэхээр бол урд нь DS гэж бичнэ. DS ДНХ. Эдгээрийн ерөнхий санаа бол вирус эдгээр хэлбэрүүдийн алинд ч оршиж болно. Тэдэнд генетик мэдээлэл нь нүклийн хүчлийн хэсэг гинжийг агуулгаддаг гэсэн үг. Эренхэгийн дан ба давхар ороомог хэлбэрээр эсвэл ДНХ-гийн дан юм уу давхар ороомгийн хэлбэрээр аль нь ч генетик мэдээлэл нь оршиж болох нэ. Вирус нь капсид гэд нэрлэгдэх аль нэгэн төрлийн уурган бүрхүүлд агуулгадж байдаг. Өөрөөр хэлбэл вирусын бүтэц бол ердөө л капсидын бүрхүүл, түүний доторх эренхэ юм уу ДНХ хэлбэрээр орших генетикийн мэдээлэл ердөө л ийм бүтэцтэй гэсэн үг. Вирусыг дүрсэлдэг сонгодог дүрслэл бол изосахедрон хэлбэр юм. За нэг иймэрхүү харагдана. Бүх вирусууд яг үүн шиг харагдана гэсэн үг биш л дээ. Вирусын мянган хэлбэр вэ. Бид энд зөвхөн гадаргуугаас нь буюу вирус гэж юу болох, түүний өөрийгөө олшруулдаг ялгаатай ямар аргууд байдаг талаар ерөнхий ойлголтыг авч ярих болно. За үүний талаар дараа илүү ихийг авч үзнэ. Мөн би байж болох бүх олширх арга замууд вирусын ертөнцид л байдаг байх гэж боддог. Гэхдээ тэд бол зүгээр л эдгээр уургууд юм. Эдгээр уурган капсидууд нь хэсэгхэн багц уургууд нэгдснээр бүтдэг. Ингээд үүний дотор хэсэг генетик материал байх ба энэ нь ДНХ эсвэл эренхэ байж болно. Түүний генетик материалыг зурцгаая. За уурган өнгөгүй байх албагүй. Гэхдээ өнгөгүй тохиолдолд дотор нь байгаа генетик материал харагдана. Тэгэхээр өнөөх асуулт бол энэ зүйл амьтай юу? Амьгүй зүйлтэй илүү төсөөтэй. Энэ нь өсдөггүй, өөрчлөгддөггүй, бодисын солилцоо явуулдаггүй. Энэ зүйлийн хэрэгслүүд нь зүгээр л дотор нь байж байдаг. Энэ нь юуг ч өөрчлөхгүй. Тэгэхээр юу болсон бэ гэвэл маргаантай асуудал бий болно. Та магадгүй ингэхэд түүнийг зүгээр нэг дор байрлсан багц молекулууд гэж үзэж байгаа бол эн чинь амьгүй гэж хэлж болохоор юм. Гэвч амьдрал гинтийн зүйлээр дүүрэн байдаг шиг цаг нь болохоор энэ зүйл бидний амьд гэж үздэг зүйлтэй холбогдож эхэлнэ. Ингээд вирус яадаг вэ гэхээр сонгодог жишээ бол вирус өөрийгөө эсэд бэхэлдэг.
Үүнийг би арай жижигээр зураадахыг. Ингээд үүнийг вирус гэе. Би үүнийг жижигхэн 6 талт мэт зурна. Ингээд тэр яасан бэ гэхээр өөрийгөө нэг эсэд бэхэлсэн байна. Энэ нь ямар ч төрлийн эс байж болно. Тухайлбал бактерийн эс, ургамлын эс, хүн бидний эс ч байж болно. За энд эсээ зураадахыг. Эсүүд бол ихэвчлэн вирусээс хамаагүй том хэмжээтэй байдаг. Зөөлөн мембрантай эсийн хувьд вирус түүн рүү орох ямар нэг аргыг олдог. Заримдаа тэр уусгах боломжтой. Би энэ сэдвийг хүндрүүлэхийг хүсэхгүй байна. Гэвч заримдаа вирусууд өөрсдөө нэмгэн мембрантай байх нь бий. Ингээд бид удахгүй хаанаас тэд ийм мембрантай болдог талаар ярилцах болно. Вирус яг үүн шиг өөрийн мембрантай байж болно. Энэ мембран нь капсидыг хүрээлэн оршино. Дараа нь эдгээр мембран нь хайлаад тэгээд вирус эс рүү нэвтэрч орох боломжтой болдог. Ингээд энэ бол нэг арга юм. Өөр бас нэг арга нь тэд үргэлж нэг аргаараа байх нь ховор. Ингээд өөр нэг аргын хувьд вирус нэг ёсны хуурах замаар буюу заримдаа хүлээн авагч уургийн тусламжтайгаар эсвэл эс дээрх уургийн хүлээн авагчийн тусламжтай. Ер нь бол энэ нь торжамор шиг төрлийн зүйл л дээ. Эс вирусыг хүлээн авахыг хүсэхгүй. Иймээс вирус ямар нэгэн байдлаар эсийг хуурч өөрийгөө гадны зүйл биш мэтээр ойлгуулдаг. Бид вирус хэрхэн ажилдаг талаар 100 бичлэг хийж болох ба энэ нь үргэлжилсэн судалгааны ажил болно. Гэхдээ заримдаа тантай зүгээр л эсэд ашиглагддаг вирус тохиолдож болно. Магадгүй эс зүгээр л түүнийг өөртөө хэрэгтэй зүйл гэж боддог байх л да. Ингээд эс ийм маягаар өөрийгөө хүрээлүүлдэг. Эдгээр хэсгүүд нь аажимдаа нийлнэ. Дараа нь эс болон вирус эс рүү ордог. Үүнийг эндоцитоз гэж нэрлэдэг. Би үүний талаар дараа нь дэлгэрэнгүй ярина. Ингээд эс нь вирусыг өөрийнхөө цитоплазм руу аваачна. Энэ нь зөвхөн вируст тохиолддог зүйл биш юм аа. Ерөнхийдөө энэ нь нэвтэрч болох механизмуудын нэг юм. Дараа нь эс өөрөө чадвартай тохиолдолд, жишээ нь бактерийн эс байг л дээ. Хэрв энэ эс маш хатуу бүрхүүлтэй бол би үүнийг илүү дээр өнгөөр зураадах. За ингээд энэ бол бактери. За бактери гэж ярьснаас бактериэс гадуураа бас капсултай байдгийг сануулъя. Түүнд хатуу бүрхүүлвэ. За түүнийг нь капсул гэдэг байгаа. Вирусууд түүн рүү бүр нэвтэрч чадахгүй. Тэд зүгээр л үүн шиг эсийн гадна зүүгдээд байж байх болно. Хэмжээсийг зөв зурсангүй. Вирусууд ер нь бол өөрсдийн генетик материалаа эс рүү нэвтрүүлдэг. Вирус эс рүү хэрхэн нэвтрэх маш олон төрлийн арга зам байдаг. Гэхдээ энэ бол гол асуудал биш ээ. Гол сонирхолтой асуудал нь юу вэ гэхээр эс рүү нэвтэрч ороод чухам юу хийдэг вэ гэдэг зүйл юм. Ингээд тэд эс рүү нэгэнтээ орсон тохиолдолд генетик материалаа эсийн дотор чөлөөлдөг. Тэдний генетик материал ингээд хөвөөд байж байна. Вирусүүдэд оршин тогтнох маш олон арга зам бий бөгөөд бид одоо хүртэл бүгдийг нь олоогүй л байна. Хэрвээ тэдний генетик материал нь аль хэдийн эренхий хэлбэрт орсон байвал энэ нь эренхээ маш хурдан гол зүйлд ашиглагдаж эхэлнэ. Үүнийг эсийн бөөм гэлдэ. Энэ бол эсийн бөөм. Энэ нь дотроо ДНХ-г агуулдаг. Яг үүн шиг. Би ДНХ-г өөр өнгөөр тэмдэглэж болох юм. ДНХ хэвийн үедээ эренхээд транскрипцлэгддэг. Иймээс энгийн ажиллагаатай эсийн хувьд эренхээ бөөмөд байрлах ба рибосом руу явж дараа нь зөөврийн эренхээтэй холбогдсон эренхээ болох ба ингээд эдгээр уургуудыг нийлэгжүүлдэг. Эренхээ нь янз бүрийн уургуудыг коодлно. Үүний талаар өөр нэг хичээлдэр дэлгэрэнгүй ярина. Ингээд эдгээр уургууд хэлбэржээд аажмаар тэд эсэд бүтцийн өөр хэсгүүдийг хэлбэржүүлэх боломжтой болдог. Харин вирус нь энэ процессыг өөрчилдөг. Өөрөөр хэлбэл
эсэд явагдах хэвийн биохимийн механизмыг булаан авдаг гэсэн үг. Вирусын эренхээ хөдөлгөөнд орж эсийн өөрийн эренхээгийн үүргийг гүйцэтгэдэг. Ингэснээр вирус өөрийнхөө уургуудыг кодолж эхэлнэ. Мэдээж тэр өмнөхтэй адил зүйлүүдийг кодлохгүй. Ингээд вирусын кодолсон эхний уургууд нь үргэлж өөртөө нь өрсөлдөж магадгүй учраас эсийн дээнхээ болон эренхээг устгаж эхэлдэг. Ингээд энэ нь өөрийн уургуудаа кодлно. Дараа нь эдгээр уургууд илүү вирусын чанартай бүрхүүлийг нийлэгжүүлж эхэлнэ. Эдгээр уургууд илүү олон вирусын бүрхүүлийг бий болгож эхэлдэг. Энэ үед вирусын эренхээ хоёрчлогдож байна. Энд эсийн өөрийн механизм ашиглагдана. Өөрийн хэрэглэгдэхүүнүүдэд орхиод энэ нь зүгээр л байж байдаг. Гэхдээ эсэд нэгэнтээ нэвтэрсэн бол эсийн бүхий л бүтцийг эсийн өөрийгөө олшруулдаг байсан тэр бүтцүүдийг хүртэл вирус ашиглаж чаддаг. Тийм ч учраас вирусыг эсийн дотоод паразит гэж нэрлэдэг. Энэ бол нэг ёсны гайхалтай зүгээр л биохимийн зүйл юм. Түүний эдгээр эренхээгийн молекулууд дараа нь эдгээр капсидууд руугаа буцан ирж цуглардаг. Ингээд вирус эсийг ашиглаж өөрийгөө хангалттай ховлон олшруулж эсийн нөөцийг бүрэн ашигласны дараа шинэ вирусүүд нь эсээс гардаг. Өөрөөр хэлбэл материалыг ашиглаад эзэн эсээ устгаад өөрөө маш олон тоотоогоор хувлагдана гэсэн үг. Бид вирусын бүх төрлийг одоо хүртэл бүрэн нээгээгүй л байна. Гэхдээ ихэнх вирусүүд эсэд олширт дуусаад уургуудыг чөлөөлөх эсвэл уургуудыг нийлэгжүүлдэг. Учир нь тэдэнд өөрийн уурга гэж байхгүй. Энэ нь эс үхэх эсвэл түүний мембран уусахад хүргэдэг гол шалтгаан болно. Иймээс мембран уусаад эсийн уусалт явагддаг. За үүнийг би зураатгая. Эсийн уусалт. Тэгэхээр уусалт гэдэг нь энэ эсийн мембран алга болохыг хэлнэ. Энэ үед эдгээр бүх вирусүүд чөлөөтэй болдог. Одоо харин би өмнө нь эдгээр вирусүүдийн зарим нь өөрийн мембрантай байдаг талаар ярьсан. Тэд хэрхэн эдгээр бие липид төрлийн мембрантай болдог вэ? Тэгэхээр зарим вирусүүд эс дотор олширсныхаа дараа эсийг өхүүлэхгүйгээр гарч явдаг. Эсийг уусгах шаардлага байхгүй. Эдгээр нь бүгд вирусын ажиллах олон аргуудын нэг нь юм. Вирусүүд бол маш шинжээч маягтай. Учир нь өөр төрлийн вирусүүд бүгд өөрийгөө олшруулах, уурга кодлох болон эсээс гарах ялгаатай үйл ажиллагаа дараалал зохицолтой байдаг. Тэдний зарим нь эсийг нахиалуулдаг буюу бундуу үүсгэнэ. Тэд нахиалуулах үедээ эсийн ханыг эсвэл эсийн мембраныг түлхдэг. Эсийн хан гэж хэлэх нь зохимжгүй юм байна. Эсийн гадна талын мембраныг ингэж түлхэх үедээ мембраны зарим хэсгийг өөртөө авдаг. Эс хангалттай хэмжээндээ очсон тохиолдолд вирусүүд өсчиж улмаар мембраны зарим хэсгийг өөртөө авдаг байх нэ. Энэ мембран бийд байх нь ямар ашигтай вэ гэдгийг ойлгож байгаа байхаа. Вирус уг эсийн мембраныг өөртөө авснаар яг л энэ эс шиг харагдана гэсэн үг. Ингээд вирус өөр нэг үүнтэй ижилхэн эс рүү халдварлахыг хүсэх үед вирус тэдэнд гадны зүйл шиг харагдахгүй гэсэн үг. Маш залжин байгаа биз? Энэ бол ямар нэг зүйлтэй адил харагдах маш үр дүнтэй арга юм. Мөн энэ жихүүдс хүргэсэн вирус нь организмын ДНХ-г хулгайлаа зогсохгүй организмын ДНХ-гч өөрчилж чаддаг. Үүний хамгийн энгийн жишээ бол HIV вирус юм. Үүнийг би бичээдхье. HIV вирус бол ретровирусын төрөл ба гайхалтай вирус юм. Тэд өөрийн эренхээтэй ба эс рүү нэвтэрснийхээ дараа өөртөө нэг уургийг авч чаддаг. Тэднийг эс рүү нэвтэрчихсэн гэж үзье. Энэ нь эсийн доторх байдал. Тэгвэл тэд уурга хаанаас авдаг вэ? Энэ бүх зүйлийг өөр эсээс авдаг. Тэд өөр нэг эсийн амин хүчил, рибосом болон нүхлийн хүчилгээд
өөрсдийгөө бий болгоход хэрэгтэй бүх зүйлийг ашигладаг. Иймээс тэдэнд байгаа уураг нь тэдний өмнөх эсээс авчирсан уураг юм. Тэд энэ уургийг авч явснаар урвуу транскриптаз явуулах боломжтой болдог. Энэ урвуу транскриптаз нь вирусын эренхийг аваад ДНХ рүү кодолдог. Энэ нь эренхээс ДНХ үүсгэх үйл явц учраас урвуу транскриптаз гэд нэрлэж байгаа юм. Урвуу транскриптаз анх нээгдэх үед хүмүүс байнга зөвхөн ДНХ-гээс эренхэ бий болдог гэж үздэг байлаа. Гэвч уг нээлт нь тэр парадигмыг эвдсэн юм. Вирус эренхээс ДНХ-г кодолж чаддаг. Вирус ингээд зогсохгүй кодолсон ДНХ-г эзэн эсийн ДНХ-тэй нэгтгэдэг. Ингэснээр кодлогдсон ДНХ эзэн эсийн ДНХ-тэй өөрийгөө нэгтгэдэг. Энэ шараар тэмдэглэснийг эзэн эсийн ДНХ гэе. Харин энэ бол түүний бөмбөн. Ингээд вирусын генетик материал халдварсан эсийнхээ генетик материалтай холилдно. Би бактерийн талаар видео бичлэг хийж байхдаа хүний эс бүрд 20 бактери байдаг гэж хэлж байсан. Тэдгээр бактериуд бидэнтэй амьдарснаар бидэнд тустай бөгөөд бидний нэг хэсэг болж байдаг. Мөн бидний хуурай жингийн 10%-ийг бүрдүүлдэг гэсэн. Бактери бол нэг төрлийн биднийг хөлөглөгч юм. Тэд биднийг хэн байхыг өөрчилдөггүй. Харин эдгээр ретровирусууд нь бидний генетик бүтцийг өөрчилж чаддгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл миний генүүдийг өөрчилнө гэсэн үг. Миний генүүд намайг хэн болохыг тодорхойлж байдаг шүү дээ. Харин эдгээр вирусууд тэдэн рүү явж ороод миний генетик бүрдлийг өөрчилнө. Ингэж миний ДНХ-гийн нэг хэсэг болсны дараа тэд энгийн ДНХ шиг эренхийг нийлэгжүүлж дараа нь уургийг кодлох ба ингэхдээ миний биш өөрсдийнхөө уургийг кодлдог. Эсвэл өөрсдөд нь хэрэгтэй зүйлсийг. Тиймээс вирусууд заримдаа идэвхгүй байдалд орж юу ч хийдэггүй. Мөн заримдаа эсвэл зарим төрлийн байгалийн өдөөгчийн нөлөөгөөр өөрсдийн уургаа ахин кодлж эхэлдэг. Ингээд тэд илүү олон вирусыг үйлдвэрлэж эхэлнэ. Энэ тохиолдолд шууд организмын эсийн ДНХ-гээс вирусуудыг үйлдвэрлэнэ. Ингэснээр тэд организмын нэг хэсэг болно. За ийхүү вирус нь миний ДНХ-тэй нэгдэхээс илүү өөр организмын нэг хэсэг болох шилдэг арга байхгүй. Би организмыг тодорхойлдог үүнээс өөр арга замыг төсөөлөгч үгүй байна. Одоо энэ нь танд тийм ч аимшигтай санагдахгүй байж магадгүй. Гэхдээ ингэж организмын ДНХ-гийн хэсэг болсон вирусыг провирус гэд нэрлэдэг. Хэрв энэ нь одоо ч гэсэн хангалттай айдас төрүүлэн биш байвал эдгээр вирус нь одоо миний хамар эсвэл гарын эсэд нөлөөлж чадна. Хэрв энэ эс митоз хуваагдалд ордог болвол уг эсээс үүсэх бүх эсүүд нь генетикийн хувьд адилхан болж нэг ёсондоо вирусын ДНХ-тэй байх болно. Энэ нь магадгүй та бидний хувьд байж болох боловч бидний үр хүүхдүүд үүнийг тэсвэрлэхгүй. Вирусууд миний зүйлийн нэг хэсэг байж болохгүй шүү дээ. Гэхдээ тэд зөвхөн биеийн эсэд нөлөөлөө зогсохгүй бэлгийн эсэд хүртэл нөлөөлдөг. Ингээд энэ вирус бэлгийн эс рүү орно гэсэн үг. Бэлгийн эс бол бидний үдсэнчлэн гаметуудыг бий болгодог. Эрэгтэй хүний хувьд сперм, эмэгтэй хүний хувьд өндгөн эсийг үүсгэдэг. Гэхдээ бидний бэлгийн эс нэгэнт вирусээр халдварласан тохиолдолд энэ нь бидний өөрийн хүү эсвэл охинд халдварлагдана гэсэн үг юм. Тэд үүнийг мөн өөрийн хүүхдүүдэд дамжуулна. Үүнийг дөнгөж ярих төдийдл миний жихүүдс төрж байна. Вирус нь хүний геномын 5-8% эзэлдэг. Энэнийг сонсоод танд маш бага мэт санагдаж магадгүй. Тийм учраас л би өмнө нь бактерийн тухай ярьсан юм. Бактерийн талаар ярьж байхдаа тэд бол зүгээр л биднийг унаж буюу хөлөглөж байдаг гэж ярьсан. Энэ нь миний хамгийн сүүлийн үеийн тооцоолол бөгөөд би олон газраас харж байхад заримдаа 8%, заримдаа 5% гэсэн байсан. Энэ бол бүгд миний таамаг.
Хүмүүс энэ үнэлгээг өгөхдөө вирусээр халдварласан ДНХ-г хараад бусад организмын ДНХ-тэй хэр төстэй байна вэ гэдгийг харьцуулан дүгнсэн. Гэхдээ энэ үнэлгээ нь зөвхөн хүний геномд өөрсдийгөө оруулж чаддаг эртний ретровирусыг хамруулж байгаа юм. Тэгэхээр хүний ДНХ рүү нэвтрэн орох чадвартай вирусуудыг эндогены ретровирус гэж нэрлэдэг. Энэ бол маш аимшигтай зүйл юм. Учир нь энэ нь зөвхөн эдгээр вирусууд биднийг удирдах, бидэнд туслаж, эсвэл биднийг гэмтээж байгаа талаар биш юм. Энэ бол бидний ДНХ-гийн 5-8% нь вирусын гаралтай гэж хэлж байна. Энэ нь мөн генетик вариац буюу хувьсэл гэж нэрлэгддэг. Учир нь вирусууд ямар нэг өөрчлөлт хийхэд үүнийг ДНХ-гийн хөндлөн шилжүүлэлт гэж нэрлэдэг. Вирусууд нэг зүйлээс нөгөө рүү шилждэг. Яг л А зүйлээс В зүйл рүү шилждэгтэй адилаар. Хэрэв энэ мутац нь эсүүдийг шүүх чадвартай бол тэд дахин ДНХ-г өөртөө авах боломжтой болно. Ингэснээр дахин нөхөгдөнө. Гэхдээ заримдаа тэд бусдыгаа кодлож эхлэхдээ өөр организмын багахан хэсгийг ч авч болдог. Үүнийг провирус гэж үзье. Энэ цэнхрээр жинхэнэ вирусыг тэмдэглэе. Энэ шар нь организмын өөрийнх нь ДНХ-гийн хэсэг. Иймээс магадгүй үүний ихэнх нь вирусын ДНХ. Харин магадгүй транскрипц болон трансляцад орох үедээ эсвэл ядахтаа репликацид орохдоо өмнөх организмын ДНХ-гийн хэсгээс бага зэргийг авч болдог. Энэ нь яг л нэг организмын ДНХ-гийн хэсгийг тастаад нөгөө организмд авчирч байна гэсэн үг. Ингэж нэг зүйлийн нэг бодиглоос ДНХ-гийн хэсгийг авч нөгөөд нь өгнө. Ингээд энэ нь эрлиз зүйл болж болно. Энэ бүгд бол бүхэлдээ санамсаргүй гинтийн зүйл хоорондын ДНХ-гийн үсрэлтээр тохиолдож байгаа зүйл юм. Бид зөвхөн өөрсдөө байж бие биетэйгээ үржиж популяцийн дотор л генетикийн хувилбарыг үүсгэж болно гэж боддог. Тиймээс надад зүйлүүд хэрхэн холбогдож байгаа нь тустай мэт санагддаг. Харин вирусууд трансдукцээр хөндлөн шилжүүлэлтийг хийж байна. Хөндлөн трансдукц бол би энэ вирусыг олшруулж, ингэхдээ өөрийн чөлөөтэй тээвэрлэж байгаа организмын өчүүхэн хэсгийг эсвэл надад байгаа тэдний ДНХ-гийн өчүүхэн хэсгийг авч оруулж болох юм гэсэн санаа юм. Ингээд энэ ДНХ-гээрээ дараагийн организмд нөлөөлдөг. Тэгэхээр танд энэ ДНХ болон нэг организмаас нөгөө рүү үсрэгч ДНХ байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ нэг төрлийн амьдралд суурилсан бүх ДНХ-г нэгтгсэн хэлбэр юм. Энэ бол энэ гариг дээрх бидэнд мэдэгдэж байгаа бүх амьдрал юм. Хэрвээ дээрх өгүүлсэн зүйл хангалттай аймаар биш байвал вирусын бүх ангиудын талаар ярьж болох юм аа. Магадгүй би хамгийн аймаар хэсгийг нь төгсгөлд хадгалж үлдэнэ. Гэхдээ та вирус, бактериуд дайрахад юу хийдэг талаарх зарим нэг зүйлсийг мэддэг байж болох юм. Бид энэ талаар маш их судалдаг. Учир нь энэ нь антибиотикийн сайн хувилбарыг гарган авахд тустай байх боломжтой. Бактериуд дайрсан вирусуудыг бактерифагууд гэж нэрлэдэг. Заримдаа бактериуд нь вирусээс ч муу байх боломжтой. Би вирусууд бактерийн ДНХ-г яаж авдгийг дээр ярьсан. Гэхдээ бактери эсийн хатуу хантай учраас тэд зөвхөн бактерийн доторх ДНХ-д халддаг. Провирусын хувьд ДНХ-гийн талаар ярьж байгаа тохиолдолд вирус түүний уусгахыг задрах эргэлтгэн. Хэрэв та энэ талаар биологийн шалгалт өгөх гэж байгаа бол зүгээр л мэдхэд илүүдэхгүй зарим нэр томьёонуудын нэг юм. Вирус эзэн эсийн ДНХ-тэй нэгдэж улмаар түр хугацаанд идэвхгүй байдалд орох ба үүнийг лизогеник эргэлтгэнэ. Энгийнээр бол провирус бөөмийн мембрантай эукариотын эсэд лизогеник эргэлт ихэвчлэн хийдэг. Ер нь бол хүмүүс лизогеник эргэлтийн талаар ярихдаа вирусын ДНХ бактерийн ДНХ дотор идэвхгүй байдалтай байдаг гэж ярьдаг.
Эсвэл бактерифагийн ДНХ нь бактерийн ДНХ дотор идэвхгүй байдалтай байдаг гэж ярьдаг. Би Википедиагаас энэ хоёр зургийг олсон юм аа. Эхнийх нь Сигээс авсан. Таны энд харж байгаа гадаргууг бүрхсэн энэ жижиг ногоон цэгүүд нь мөн энд байгаа том зүйл бол цусны цагаан эс юм. Хүний дархлааны системийн хэсэг гэсэн үг. Энэ бол цусны цагаан эс. Энэ гадаргуу дээр нь харагдаж байгаа зүйл бол HIV-1 вирусүүд юм. Та энэ нэр томьёог мэддэг байх л да. Тэгэхээр HIV бол цусны цагаан эсэд нөлөөлдөг вирус юм. Дох нь таны дархлааны системд орсон бол дархлааны системийг доройтуулдаг өвчин юм. Уг халдвараас үүдэн энгийн үед хүчтэй дархлааны системтэй олон хүмүүс зовж тарчилж байна. Энэ бол жихүүдэс төрмөр зүйл. Эдгээр зүйлс энэ том эсийн дотор ороод эсийн өөрийн механизмыг, өөрийн ДНХ-гээ эсвэл өөрийн эренхээгээ болон эдгээр уургийн капсидуудаа нийлэгжүүлэхэд ашигладаг. Дараа нь тэд эсийг нахиалуулж, эсээс гарах ба түүний мембраны өчүүхэн хэсгийг өөртөө авдаг. Мөн тэд бүр өөрийн ДНХ-гийн зарим хэсгийг энэ эсийн ДНХ-д үлдээдэг. Иймээс тэд энэ эсийг бүхэлд нь өөрчилдөг байна. Энэ бол дараагийн нэг зураг. Эдгээр нь бактерифагууд юм. Тэгэхээр энэ бол миний урд нь ярьсан зүйл. Энэ бол бактери. Энэ бол түүний эсийн хан. Энэ хан хатуу. Энэ нь вирус нэвтрэхэд хэцүү хан юм. Хэрвээ вирус нэвтэрч чадахгүй бол мембраныг нь хайлуулдаг. Иймээс л тэд энэ бактерийн гадна талд дүүжлээстэй байгаа юм. Тэд өөрсдийн генетик материалаа бактери руу тарж оруулна гэсэн үг. Ингээд та үүний хэмжээг хараад зүгээр л төсөөлж байгаа бах. Өөрөөр хэлбэл энэ бол нэг эс. Гэтэл энэ бүхэл бүтэн гариг мэт харагдаж байна. Вирустэй харьцуулахад шүү дээ. Бактери ба вирусууд нь аль нь хамаагүй жижиг хэмжээтэй. Гэсэн ч вирус бактериас асар олон дахин жижиг. Ойролцоогоор бактерийн 100-1-тэй тэнцэхээр. Харин энэ бидний ярьж байгаа зүйл бол эсийн хувьд 100-1-ээс ч хамаагүй бага байна. Эдгээрийг шүүхэд маш хэцүү. Нэвтрүүлэхгүй байхад гэсэн үг. Учир нь тэд маш жижигхэн хэмжээтэй. Хэрвээ та эдгээрийг HIV, Эбола, эсвэл SARS гэх мэтэл тохиолддог ховор зүйл гэж бодож байгаа бол таны зөвөө. Гэхдээ тэд мөн түгээмэл байдаг зүйлс юм. Өөрөөр хэлбэл би видео бичлэг эхлэхэд өөрийгөө ханиатай гэж хэлж байсан. Би ханиад хүрсэн учир нь хэсэг вирусүүд миний амьсгалын замын эдэд нөлөөлж байгаа гэсэн үг. Мөн тэд намайг нусгай, эмх цэгцгүй болгож байна. Вирусүүд мөн салхин цэцгийг үүсгэж болдог. Тэд мөн энгийн герпес вирусыг үүсгэдэг. Герпес вирусээс хомхоо үүсдэг. Тэгэхээр тэд бидэнтэй хамт эргэн тойронд байж байдаг. Би бараг таныг ямар нэг вирустэй гэдгийг баталж чадхаар байна. Тэд бидний эргэн тойронд байдаг. Гэхдээ энэ нь философийн үүднээс төөрөгдүүлсэн асуудал юм. Учир нь би хичээлийн эхэнд амьтай юу гэж асууж байсан. Эхэндээ танд харуулж байхдаа би тэд бол зүгээр л дотроо хэсэг нүклийн хүчлийн молекул агуулсан уурэг гэж хэлж байсан. Харин тэд юу ч хийдэггүй биш юм. Надад бол тэд амьтаа мэт харагддаггүй. Тэд эргэн тойрон хөдөлдөггүй. Бодисын солилцооч явуулдаггүй. Хоололдоггүй. Тэд үрждэггүй. Гэхдээ та тэд эс дотор орсон хойноо юу хийдэг болон үржихийн тулд эсийг хэрхэн ашигладаг талаар бодож үзвэл энэ нь амьд мэт. Ажил хэргийн үүднээс энэ нь хэрэгтэй шинж чанар юм. Вирусэд өөрийгөө олшруулахад шаардлагадах бүх төрлийн хэрэгсэл хэрэггүй. Учир нь тэд бусдын хэрэгслийг л ашигладаг паразитууд юм. Та бараг түүнийг амьдралын илүү ухаантай хэлбэр гэмээр байгаа байж магадаа. Учир нь тэд бусад амьдралын хэлбэрүүдийг туулдаг бүх бэрхшээлүүдийг туулдаггүй. Эндээс танд амьдрал гэж юу вэ? Бид юу вэ гэсэн асуулт төрж байж магадгүй.
Бид тэр ДНХ-г агуулж байгаа зүйлс үү? Эсвэл бид зүгээр л тэр ДНХ-д тээвэрлэгч механизм болдгоо? Эдгээр вирусын халдварууд нь зүгээр л ялгаатай ДНХ эренхээгийн хэлбэрүүд болон үл мэдэгдэх зүйлс хоорондын тулаан юм. Юутайч энэ хичээл танд вирус гэж юу болох талаар яагаад тэд минийхээр биологийн шинжилгээ ухааны хамгийн гайхалтай хуурамч организм болох талаар ойлголт авсан байхаа гэд найдаж байна. Эцэст нь хэлэхэд вирусыг амьтай ба амьгүй биесийн хоорондох завсрын хэлбэр гэж үздэг бөгөөд тэр хэний эсэд амьдрахдаа сонгомл чанартай байдаг гэдгийг цохон тэмдэглэе.